Чингүнжав өөрөө 17 настай өсвөр ангийн сурагч тэрээр 13 настай байхдаа аудио хэлбэрээр ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа ээжтэй хэлж улмаар 5 жил буюу үр дүн гарах хэмжээнд хүртлээ зорилгоо умартахгүй байх гэрээг хийжээ. Ингээд нэгт ээжтэй өгсөн амлалт нөгөөтэйгүр өөртөө хүлээсэн хариуцлага гэж хичээсээр өнгөрсөн хугацаанд 120 подкастыг олонний танил ирэх хүмүүс болон үе тэнгийнхний оролцуулан хийсэн юм байна. 3 жилийн өмнө хэвлэмэл хэлбэрт оруулж уншигчдын хүртэл болгох эхний зорилгоо биелүүлсэн бол хязгааргүй тэмүүлэх хүсэл нь дахин биелэж дараагийн хэвлэмэл бүтээлээ гаргасан байна. Миний номороо хүрэхийг хүсэж байгаа зүйл нь би хэний ч өмнө бардам миний ном бол асар сонирхолтой ном гэж хэлж чадна. Яг л өсвөр насны хүүхдүүд нэг бүтэн номноос нэг мэдээлэл авахын оронд илүү тэр номноос олон мэдээлэл авахыг хүсдэг болсон. Нэг юмнаас илүү гүн гүнзгийнхээсээ илүү яг л өсвөр насны хүүхдүүд бүх зүйлийг сонирхож идэг бол яг миний ном, миний подкастуудаар би аль болох тэрийг хүрэхийг зорддог. Аль болох төрөл бүрийн сэдвэр тэр хүмүүс сонирхолтой байгаа зүйлийг ийм байд юм гэдэг ерөнхий мэдээлэл нь өгвөл хүүхд үнэхээр тэрэндээ дуртай бол илүү цаашаа сонирхосоо гэдэг байдлаар. Яг гэвэл би ч гэсэн адилхан өсвөр насны хүүхд болохоор. Дунд ангид дөнгөж хөл тавьж байгаа хүү өөрөө цахим орчин тэгсэн хэрнээ олонний танил хүмүүс болон бусад оролцогч нарыг үрж яриаг өөрөө өрнүүлэх нь адрамаатай зүйлээ. Үүний цаана гэрвлийн хийгээд найз нөхдийн дэмжлэг их нөлөө үзүүлсэн гэдгийг хэлхэн зүйтэй өөрөө хүүхэд байж үдсэн хүсэл сонирхол ямар байдгийг мэдэх их хүний тухайд бүх талаар нь дэмжиж өнөөдөр амжилтад хүрч байгаад нь ээж нь сэтгэл хангалуун байна. За тэгээ подкаст хийж явж байхад өөрт нь бол үе тэнгийнхнаас нэг хүслүүд ирсэн юм байлээ. Ингээд ном байдлаар унших хүсэлтэй. Тэгэхээр яг одоо энэ цагийн үеийн хүүхдүүд маань ном унших хэрэгцээ маш их байгаа учраас бид хоёроос ингээд хоёр дахь удаага номоо хэвлүүлээд Чингүнжав бол үлгэрлээд илүү олон одоо Монголын маань мянган хүүхдүүд хязгааргүй тэмүүлээд өөрийн гэсэн гой хүсэл мөрөөдөл зоригтой байгаа. Түүнийхээ төлөө тууштай байгаасай, ээж автайгаа илүү сайхан ойлголцоос ээж аауд манаас хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжээсэй. Бид нар болохгүй, чадахгүй чи байжээ гэдэг энэ цаг үеэ халаад хүүхдтэй итгэдэг, найддаг, тэр хүүхдийнхээ зорж байгаа зүйлийг нь ээж аав нар нас дэмждэг, хамтдаа тэр юм бүтээдэг байгаасай гэдгийг бас үлгэрлэх зорилгоор энэ гой номоо гаргаад тэгээд байж байна. Подкаст болгоныхын ард нь сайнтай муутай зүйлүүд байгаа. Тэр бүхнийхэн ард би одоо яг хамт байсан гэж хэлэхгүй ч гэсэндээ цаана юу болж ирснийг зөндөө сонсчихсан. Одоо жишээлбэл одоо сайн муу саад доторууд нь тулгарч ирсэн. Тэр болгоныг Чингүнжав маа тууштай болоод ууж ухаанаар их зүгээр ханддаг байгаа. Саяхан л эхний номын нээлтэн дээр хурж ирээд зогсож ирсэн би санаж байна. Тэгээд одоо хоёр дахь номны нээлт нь болсон байна. Тэгээд энэ хоёр дахь номоо гаргах гэж хичээсэн. Их тууштай олон шөнө нойрог явсныг би мэднэ. Тэгээд найздаа баяр хүргэе. Энэ мэтээр өсвөр насныхан бие биедээ үлгэр дуурайл болох олон зүйлийг санаачлан дэмжин хамтран хөгжиж байна. Энэ жишээнээс харахад Монголын ирээдүйн өдөр ирэх тусам өнгөлөг болж байгааг нөгөө талаар ойлгож болно. Чингүнжав дараагийн мөрөөдлөө биелүүлж 12 дугаар анги энэ жил төгсөөд Америкийн нэгдсэн улсад тэтгэлгээ сурахаар болжээ. Улам хичээж манлайлагч байна гэдгээ энэ үеэр дахин амласан юм а.